Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын ям жил радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа. Айцаа хамтдаа давцгаараатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 19-ны 5 гарагийн дугаар шударгад бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Your Home Your Zone Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхий базаартай барилдаан мөн хиймэл оюун ухаан суурилсан иргэний хамгаалдаг E-Mongolia хамтран ажиллаж байна. Шохруудтай өчигдөр мэндийг хүргэе. За бүгд нь өчигдөр мэндийг хүргэе. Манайхан айхтай бэлэн бидтэй. Дулаанд бэлэн багтай. Дулаандаа бэлэн билээ. Дөөр нь байнга бэлтгэлтэй үждэг болсон шүү дээ. Тийм баг. За тэгээ сонсогчд маань бас тэр пост оруулж байгаа юу, оруулахгүй байгаа юу, оруулахгүй байгаа сонсогчд маань оруулаарай. Пост оруулаарай. Групптэй нэг дээрээ амар цаг нэвтрүүлэг гэж хаагаад 63 мянган гишүүнтэй групп байгаа. За тийшээ ороод өөр тохиолдсон түүхүүдэд болон за бид нар нөгөө яриад байгаа түүхүүд чи энэ дээр одоо текст дээр байгаа шүү. Тэгэхээр магадгүй нөгөө сонсож амжгүй юу уншиж бас болно шүү дээ. Автобусанд явж яхтаа ч юм уу тийм шүү дээ. Уншаад бас цагийг өнгөрүүлж болох нь. Тэгээ бас дандаа нэг зүйл бодогцоо. YouTube дээр бас сонсогчд маань өөр зохиолцсон түүхүүдэд биччихвэл юу нь баг яа. Тийм бас YouTube-ийн сонсогчдоо тусдаа байгаад байна гэдэг хэлсэн шүү дээ. Нэг хилээд өгөөч мөгөөч юу юм бэ YouTube-ийнхаа тусдаа нэрлэх үү гэдсэн. Тэгэхээр тийм сонсогчд маань ч гэсэндээ өөр тохиолдсон түүхүүдээ үл тэнд бас биччихэл байгаа. Тийм аваад явчихноо. За өнөөдөр юуны тухай ярихаар бэлдсэн бэ гэхээр за яаж байгаа миний энэ юу гараагүй шүү гэж. Таазнаас дүүжлэгдсэн ир гэдэг түүх ярих гэж байгаа болтой юм. Надад өөрт сая миний текст харагдах болчдөг шүү дээ. За тэгэхээр таазнаас дүүжлэгдсэн ир гэдэг түүхийг ярихаар бэлдсэн байна. Тэгээд өмнө 2 дахь өдөр би нөгөө нэг түүх ярьсан шүү дээ, тийм. Нялх хүрмэн гэдэг тэрний ерөөхдөө үргэлжлэл юм байлаа. Үргэлжлэл нь гэсэн үг нь орчуулсан гэсэн үг. За миний хувьд өнөөдөр сонсогчдоо сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс за домог яриа их яригддаг штэ. Хамгийн амархтай үлгэр домгийн амьдтыг танилцуулахаар бэлдсэн. Бид нар одоо мэддэг цөөхөн хідэн л байдаг. За хамгийн их мэддэг сайн юм уу? Нөгөө үсний могоотой тэр үеж магадгүй л ингэж бодлоо. Тэгээд энд сонирхолтой байх болов уу гэд энэ түүхийг бэлтгэр. Үргээр бэлтлээ. За тэгэхээр алмас болон Шотландын Лох Несс гэж нуурын мангас гэж яригддаг штэ тийм. Тэр магадгүй дэлхийн хамгийн алдартай домгийн бүтээлүүдийн нэг гэж авдаг гинэ. Манай алмас юм байна. За тэгээ гэхдээ бодит амьдрал дээр Америкчүүдийн 14% нь алмас байдаг гэдэгт итгэдэг. Шотланд хүмүүс бол тэр нуурын мангас Нессигээ байдаг гэдэгт юроос эргэлздэг бүгд итгэдэг юм байна. Харин энэс гадна эртний грекийн домог түүх, за түүний дотор нисдэг морь тийм ээ. Пегасус мэдж байгаах тий. Дэлхийд харагддаг домгийн амьтад зөндөө олон байдаг. Дэлхийн олон шашнууд ч гэсэн өөрсдийн бүтээсэн аимшигт араатан чөтгөрүүдийг бодит мэтээр итгэгчид болон хүмүүсдээ хуулан синхруулдаг. Тэгэхээр энэ амьтдын талаар эхнээс нь хүргэе гэж бодсон. Надад бол их сонирхолтой санагдсан. Дүрх мөрх нь үнэхээр эвгүй юм билээ. Тэгэхээр орж зургийг харсан дээр. Зургийн хараад бараг илүү төсөөлөгдөх байх тийм. Тийм би зурагтаа бүгд ингэж оруулж байгаа болохоор. За хамгийн эхнийх нь болохоор Писача гэдэг юм билээ. Писача. Энэ амьд нь болохоор домогт хүний мах байдаг штэ. Дээрээс нь согтуу алкоголын төрлийн юм хэрэглэсэн эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг гэж бичигдсэн байт юм байна. За Писачаг анх хүний хийсэн буруу үйлдэлүүд хүчирхийлэл уур хилэнгээс үүссэн гэж ярьдаг. Тэгээд Писачагийн цус нь болохоор өөрөө хор байдаг гинэ. Хөрсөн хүн бүртэл хамуу өвчин халтаадаг. Тэгээд зовлон дууддаг юм амьт юм байна. Домогт үүснээр энэ амьтныг оршуулгын газраас олж болдог. Тэгээд ариун ус цацаж түчийг нь түр зүр номготгож болт юм байна. Гэхдээ ариун ус шингэж дуусгаад эргээд хүчрхэг болдог учраас газ тэр хооронд л цугтаах хэрэгтэй гэж эртний судруудад бичиж үлдээсэн байдаг юм байна л да. За тэгээд энэтхэгийн домогт ихвчлэн гардаг гинэ. Аимшигтай махчин сүнс гэж явд юм байна. Энэ сүнснүүд нь ихвчлэн харанхуу зилүүд газар дошиж суудаг. Тэг хүний мах иддэг цусыг ууж ингэж амьдардаг юм байна. За ихвчлэн тэд болохоор цогцос өгсөн хүмүүсийн үлдэгдлийг иддэг. Тэг энэ нь болохоор тэдний энийг муха хүчийг нь улам нэмэгдүүлдэг гэсэн домог байдаг. За гадна төрх нь ямар юм гэдгсэн чим нэг юм аимшигтай хүнтэй төстэй. Юу нь бол гэхдээ хүнээс хамаагүй илүү муухай төрхтэй бай. Бид нар нэг мангас гэж ярьдаг да. Нэг тиймэрхүү юм байна да. Улаан үдтэй, хурц шүдтэй, эцэс төгсгөлгүй идэх дуртай буюу хан цадгаа мэддэг. Идээлээдэг ийм амьт юм байна л да. За тэгээд оршуулгын газараар ихэвчлэн явдаг, эзгүй хээр талд нуугддаг, шөнийн цагаар ангаа хийдэг гинэ. За зарим домогтой болохоор энэ амьтад болохоор эднэр болохоор амьд хүмүүсийн биед нь шингээд тэднийг солиоруулж чаддгаа ч гэж бичсэн байт юм байна. Тэгээд нэг авьяас нь гэх юм уу чадвар нь гэхээр маш олон төрлийн хэлээр ярьж чаддаг гинэ.
Одоо чинь Монгол хүний бие дор бол монголоор ярих нь шүү дээ. Ингээд тэгээд энэ нь тэдний хормон үйлдэл хийхэд нь тус болдог. Юурээсээ ялгаж чаддаг юм байна. За ихэвчлэн ганцаар явж байгаа юм уу? Эсвэл сэтгэлийн хувьд одоо сул дорой хүмүүсийг онолдог гэдэг байгаа нэг арх уудсан, хямарцсан, сэтгэл санаагаар унтсан Би хаана өвдсөн ч юм уу яг үнэ. Ийм хүмүүсийг онилж одоо ер нь бол байгаа болгодог гинэ. За зарим судруудад болохоор писачаагаас хамгаалахын тулд тодорхой мантра унших ёстой, эрдэнийн чулуу зөөх ёстой ч гэж бас заадаг юм байна. Гэхдээ хамгийн одоо амарх арга нэг ариун ус цацаж төр зур хүчийн сатааруулж зүхтах арга юм байна л та. За тэгээд тэднийг зайлуулах нэг арга нь болохоор шашны сургаалт дурддагдсан буюу нөгөө бид нар хэлдгээр тарин уншдаг штэ тий зүрхэн таринаа уншихад бол алга болдгоо гэж дүрлэлцлэгдсэн байт юм байна. Ийм молон хүл гартай шүттэй нэг сонирн багаз. Тийм байна. Юу ч гэж хэлэх юм дээ. Царай нь бол их л сонирхол царай тийм шүү дээ. Ам нь болохоор тийм одоо амтны ам нохоо шүү дээ. Юу ч юм бэ. Шүд нь бол бүр ингээд ил юм байна ш наашаа шууд гардаг. Харцгаар юм биш шүдтэй амт юм бэл. За хоёр дахь нь болохоор циклоп. Бид нар хэллэнийг мэднэ. За Грекийн баялаг домог түүхээс хамгийн их олон танигдсан амтан бол ганц нүдд гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр гиса хэмээх үзэсгэлэнтэй савдагт дурлсан. Тэгээ бүсгүй хүн төрлөختний сайн сайхны төлөө түүний сэтгэлийг хүлээн авахаас нь татгалцсан юм байна л да. Энэ савдаг нь болохоор одоо юу гэдгийг зөвшөөрөх юм байна. Тэгсэн чинь энд нь уралсан циклоп өөрийн өрсөлдөгчөө бүгдийг нь авраг томхаад нь бяцалж алдаг болсон юм байна. Тэгээ энэ амтны өөр төрлөөд ч бусад Грекийн домгууд олноороо бичиж үлдсэн байдаг буюу энэ дотор бас олон төрөлтэй юм байна. Урны уугуул циклопууд гэж байдаг гинэ. Энэ болохоор дэлхийн хамгийн анхны циклопууд гэж ярьдаг. Уран гэдэг нь тэнгэр, гай гэдэг нь дэлхий, одоо тэнгэр, дэлхийн хүүхдүүд гэж явдаг гинэ. Нэр нь болохоор Бронтис буюу аянга цахилгаан гэрэлтэгч гэдэг юм утгуудтай нэртэй юм байна. Эдгээр үед ингэсэн чинь Зевсийн аянга Посейдоны гурвалсан чад Айдигийн үл үзэгдэгч дуулга гэх мэт хүчрхэг зэвсүүдийг бүтээсэн гэж гардаг буюу нэг мужаанрах үл юм уу та. За гисгээгцэн циклопууд гэж байгаа. Тэдний эцэг уран буюу одоо нөгөө дил тэнгэр нь тийм ээ залуу байх үед нь хид хүчрхэг учраас тартаар газар доорх ертөнц гэж байгаа. Тэгээ тэнд хайсан гэдэг домог бол гардаг юм байна. Хожим Зевс тэднийг авраад тэнгэрийн бурхан болохын тулд тэднийг өөрийн талдаа оруулсан гэж үздэг юм байна. За тэгээ өөр нэг төрлийнх нь болохоор Полипемийн төрлийн циклопууд гинэ. Эдгээр нь илүү зэрлэг, ухаан муутай, махчин амьдралтай, ууланд ганцаараа амьдардаг циклопууд гинэ. Хамгийн алдартай нь болохоор Полипем. За тэрээр нөгөө бидний хамгийн сайн мэдгээр Одиссег мэдэн шүү дээ. Одиссед гардаг нь тэр юм байна. Уул нэг ганцаар амьдраад идэг шүү дээ. Тэдэнтэй холбоотой домогтой болохоор циклопод хүний мах иддэг. Зэрлэг омгийн амьдралтай, хуурам эхлэлд амархан хуурддаг гэж ерөнхийдөө төрслөгдсөн байдаг. За тэгээд Одиссег бол одоо яриад явах гэдэг бүгд сайн мэдж байгаа учраас за дүр төрх нь юу юм гэхээр хүний хэлбэртэй боловч маш хүчрэхэг илүү том байдаг. Тэгээд нүрнийхээ голд буюу духан дээр ганц нүдтэй. Заримдаа тэдний нүд нь тод ногоон болдог. Заримдаа улаан эсвэл шар өнгөтэй босноор дүрслэгддэг юм байна. Ихэвчлэн уулын агууд ганцаараа амьдардаг. Заримдаа чулуугаар байшин бариад авраг том зэвсэг ашигладаг аач гэж гардаг гинэ. За циклопуудын утга бэлэгдэл нь юу юм гэдэг гэсэн чинь галтуулын хүчтэй холбоотой гэж үгждэг юм байна. Байгальтай холбогддог юм байна л да. За нэг сул тал нь юу гэсэн чинь маш хүчрэхэг боловч ухаан муутай. Тэр кинон дээр ижсэн гардаг штэ тий. Тэгэд маш их хүчтэй болож ухаанаар дутагддаг. Тэгээ энэ бол хүч ба оюун ухааны тэмцлийг илэрхийлдэг юм байна. За тэгээд бурхны зэвсгийн дархан гэж явдаг. Анхны циклопууд нь Зевс, Посейдон, Айдын одоо зэвсгийг бүтээснээр тэднийг бурханлаг дархачууд гэж үздэг байжээ. Тэгээ кинон дээрээс л бид нар сайн мэдх юм да тий. Тий. Харагдах байдал нь бас их сони тий. Янз янз үт юм шүү дээ. Дотор хамгийн хүн харуулсан нь болохоор нэг арай өөр юу мэрч юм дээ. Нөгөө хэдээс бодвол дайч юм арай дээд төрөл шүү байгаа юм. Хамгийн доод төрөл нь одоо тэр Одиссей дээр гардаг л болж хараад байгаа. Хамгийн зэрлэг, бүдүүлэг тийм ухаан муутай хамгийн ухаан муутай. За дараагийнх нь болохоор Нукелаве гэдэг юм байна. За Шотландын арлаас үүссэн энэхүү аимшигт амтны хагас хүм, хагас морь ийм хэлбэртэй. Тэгээ ургац сулан амьд амтны бүгдийг нь алдаг гэж бичигдсэн байт юм байна. Тэрээр алах зүйлийнхээ урд нь очоод хөдөлгөөнгөө болгосныхаа дараа өөдөөс нь амьсгалдаг гинэ. Зүгээр ингээ амьсгалаад тухайн зүйлийн аминд биеэсээ гараад ингээ одчихдаг юм байна. За энэ амтныг Шотландын Оркны арлын ойр авд хавцаа амьдардаг гэж үздэг юм байна. Түүнтэй таруул тариухан ус эсвэл голоор гатлах хэрэгтэй гинэ. Учир нь цэвэр уснаас айдаг. Цэвэр усанд хүрвэл хүчээ алдаж ундаг юм байна л да. Тэгэхээр одоо ер нь бол Шотланд Кельт ардын аман зохиолын хамгийн хорон муу, хамгийн аимшигтай мангасуудын нэг тооцогддог юм байлээ. Тэгээд далаагаас гарч ирдэг гинэ. Ерөнхийдөө айдас төгшөр авчирдаг аимшигтай төрхтэй хор хөнөөлтэй амтаа гэж дүрслэгдсэн байт юм байлээ. За дүр төрхийг нь бол хэлвэл тийм ээ маш аимшигтай хүний төсөөллийг давсан гэж тайлбарсан мэт. Ер нь төсөөлөгдөг. Одоо зургийг ингээд өгсөн байгаа. Гарнаасаа уяатаа мэт юм хоёр
биетэй байгаа. Морь шиг биетэй. Гэхдээ хүний бие давхар ингэ дээрээс нь ургацсан байна. Анзаарвал. За тэгээ хүний бие нь морьныхоо нуруунд дээр юм наалтцсан юм шиг байгаа. Тэгээ морь болоо хүний толгой нь бие биенээсээ тусдаа хөдөлж чаддаг юм. Ерөөсөө тийм заавал хамт байгаа даа шаардлагагүй. За тэгээд арьс байхгүй махан ил ингээ гарцсан байдаг. Тэгэхээр одоо аимшигтал харагдах нь тодорхой. Цус гүйсэн махан биетэйг ингээ яваад идэх нь илүү юм байна. Тэгээ судснууд нь гадна талаасаа нэвт харагддаг. Махан улаан хөхөрсөн ингэж харагддаг гинэ. За тэгээд тэр аимшигтай морь толгой нь яад юм гэхээр нүд нь шатаж байгаа юм шиг улаан гяр шиг ялаалцдаг. Ам нь хамгийн муу ёрын нэмсгэлтэй байдаг. Хамраас нь хар хор ингэж гойжулж чаддаг гинэ. За тэгээ амнаас нь өвхлийн муухай үнэр гардаг. Тэгээ хүний толгой нь болохоор хитрхи том, тэгээ том гартаа. Тэгээ морь шиг биен дээрээ наалдсан том толгой нь болохоор асар том хар нүдтэй ингэж харагддаг. Тэгээд тэр урт гар хитрхи том гараа сунгаж аваад хүмүүсийг барьж аваад тасар татдгаа гэсэн яриа байдаг юм байлаа л дээ. За хэрвээ далайгаас гарч ирвэл өвчин, үхэл, гамшиг авчирдаг гэж үздэг юм байна. Гарч ирэх үед нь бүх ургамал хатаад мал амьтад үхэж өвчнөд нэрвэгддэг юм байна. Тэгээд хүмүүсийн дунд бол халдварт өвчнөд хараадаг гэдгээр алдартай. Тэгээд усны ойролцоо хүмүүст ихэвчлэн хаалддаг гинэ. Тэгтээ цэвэр ус биш. Далайн ирэх гол мөрний ойролцоо хүмүүсийг хагандаг. Хэрвээ хүн зүгтэж чадахгүй бол тэр хүнийг барьж идэн эсвэл амьд байлгаад тамалж эхэлдэг. Тийм тэгээд далаад хариалдагддаг ч гэсэндээ хуурай газар тэрсэндээ гарч чаддаг юм байна л та. За уулын далайн сүнс боловч хуурай газарт маш хол гарч чаддаг. Бүх зүйлийг сүйтгэж чаддаг. Тэгээд урсгал ус буюу цэвэр усалт хүнийг зогсоож чаддаг юм байна. За зүгтаах цорын ганцарх нь бол цэвэр ус руу төхөх юм байлээ. Тэгээ гол мөрөн булга горхийн хажууд очих ёстой гэсэн үг. Урсгал усыг давж чаддгүй. Тийм учраас гол мөрөнлөгөө хөөж чадахгүй ингээ орхидог гэж хэлсэн юм байна л та. За тэгээ домогт үгүйснэр бол энэ нь болохоор далайн харгас хаан боловч тэнгисийн их хэмээх шидэт захиус түүнтэй тэмцдэг гинэ. Тэнгисийн их түүнийг далаадаа байлгахын тулд өвөл цагта хордог. Өвлийн өвлөр түүнийг газар дээр гарч ирэхээс сэргийлдэг ээж үздэг. Хэрвээ түүнийг хараад амандаа залбирал тэр холлно гэж зарим домогт бол хүүлсэн байт юм байна. Ер нь бол бэлэгдэл нь юу юм гэхээр гамшиг, өвхөл, тахал, далайн уур хилэнг бас бэлэгддэг юм байлээ. За тэгээд далайн аюул авчруулдаг, тахал өвчин авчруулдаг. Европын хар тахлыг авчирсан гэж үздэг юм байна. Тэгээд уучин Шотланд оркны арлуудын ард түмэнд хүнийг даллааг маш их аж хүндэлдэг байсан. Ер нь бол далаа шуураад эхлүүлэл гараад ирчлээ гэж үздэг юм байна. За харанхуй муу ёрын хүчний бэлэгдэл гэж үздэг. Түүнийг зогсоох бараг боломжгүй. Зөвхөн далаа өрөөл түүнийг захирч чаддгаа л гэж үздэг юм байна. Харагдах байдал нь ер нь жоохон онцгүй те. Муухай gaaj. Тэгээ морьтойгоо яг нэгэн бие болцсон байна шүү дээ. Тэгэхээр тэгнийх иймэрхүү одоо үлгэр домгийн шиг гэдэг юм кинон дэр бол гардаг шүү дээ. Гэхдээ энэтэй харьцуулахад арай өөр байдлаар гардаг санагдчих. Энд чинь болохоор бүр нөгөө хүний арьсыг тэр чигээр нэг хуучин авчихсан тийм юм шиг. Тэгээ судас мах шүрмэс юу бүгд ингээ ил харагдаад байгаа. Их л муухай амт юм хэрэг байдаг бол шүү дээ. Мэдэхгүй юм. Цойл амдралчтай танилцуулаад үргэлжлүүлье. Your Home Your Son Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхэн базаартай барилтаа нэг танилцуулъя. Тэгэхээр Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхийн базаартай барилтаа 3 сарын 29-нд Монгол бүхий өргөнд зохион байгуулагдах юм байна. За энэ дэр цогцоор шийдэх хүрээнд гэрийн хэрэглээний бүхий л тавилга цахилгаан бараг салбаруудаараа дамжуулан борлуулж байгаа юм байна. Тэгээ 24 цаг дэлхийн хаанаас ч худалдаа авах боломжтой гэсэн. Тэгэхээр Best Shop-ийн мэнийг вебсайтыг туудахгүй ашиглалтанд оруулах чаг гинэ. За Best Bazaar 2025 Чансаа өндөр 64 бүхийн базартай барилдаан 3 сарын 29-нд Монгол бүхийн өргөнд зохион байгуулна. За эднийг болохоор юу юм бэ лээ? Best Bodan-гаас л ерөөдөө зохион байгуулж байгаа гэсэн үг л дээ. За тэгээ шагналын санаа нь түрүү бүх 20 сая төгрөг, үзүүр бүх 10 сая төгрөг, шүвэг 5 сая авах нь байна. За одоо шүвгдүүлд бол. За тэгээд уран их нь 1 сая төгрөг авах нь. За тэгээд 1 2 3-ын даваанд нэг давсан бүх 200 мянган төгрөг, 2 давсан бүх 300 мянган, 3 давсан бүх 400 мянган. За тэгээ үзэгчдийн дундаас суглаа явуулна гэж эднийхээс. За нэг азтан ухаалаг буйдан авах нь, нэг азтан камен зуух авах нь, бас нэг азтан маа 1 сая төгрөг. За ингээ өөр нэг азтан гангар шаазан авах нь. За тэгээд супер азтан Toyota Sai автомашины эзэн болно гэсэн үг. Оо за. За тавилга гэр ахын хэрэглээг цогцоор нь шийдэх хүрээнд гэрийн хэрэглээний бүхий л тавилгын цахилгаан бараг салбаруудаараа дамжуулан борлуулж байгаа. За 24 цаг дэлхийн хаанаас ч худалдаа авах боломжтой Best Shop-ийн мэнийг одоо ашиглалтанд оруулах байгаа гэсэн. За тэгэхээр ухаалаг бүдэ үйлдвэрлэгч Best Bodan мэдэх бах тийм ээ. USB болон Bluetooth сэнгэлэг ширээ бол ашиглах тавцсан яны суурь автомат хүл хамраагчтай. За захиалгын төвөр дээр дамжуулан ухаалаг бодон хүссэн өнгө материалаар захиалаад авах боломжтой. Бодон үйлдвэрлэх давуу материалууд өргөн сонголттой 200 төрлөөс сонгох юм билээ. Тэг бас хүргэлт нь өнгө.
За нэлээд олон хаягтай байсан шүү. Бүхэн органик хасаар энэ одоо нөгөө тасалбарыг нь болохоор бүхэн органик хасаар худалдаалж байгаа. За айгууд хувьд бол Мишель салбар гэж байна. Баян зүрхийн салбар, Корал захиалгын төв, за Драгон Нив терминал, Эрдэнэт салбар гэх мэтчлэн олон салбар байгаа. Тэгэхээр 77 77 60 60 77 77 60 60 гэсэн дугуурлал бүгдээд мэдээлэл авч болох нь. За бүх банкны 100% лизингтэй байгаа. За social ag нь best Food-ын, за мөн best shop гэх мэйл ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа хамтран ажилласан Your Home Your Zone Best Bazaar Базар 2025 Чансан өндөр 64 бүхийн базартай барилдаа хамтран ажиллаа. Баярлалаа. За хамтдаа сонсогчдоо баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа домгийн амтныг танилцуулъя. За дараагийнх нь болохоор Витала юм байна. Энэ энэтхгийн домгийн аратан гинэ. Хэрв нас барсан хүнийхээ хойтхыг нь ном журмаар нь хийлгүй орхивол сүнс нь хоёр дэлхийн одоо хоёр Тимотиг оронд ингээд гацаад хагас сүнс цус орогч болж хуурдаг гинэ. Тэдний оршуулгын яслыг хийж одоо бэлэг сэлд өгж аргадвал амархан нөгөө өртнөөр явдаг ч гэсэндээ үүнийг мэдлгүй байлгасаар бол тэд оршуулгын газраар эргэлдээд булш ухаад хүний амьд тасалж амьдэрдэг гинэ. Тэр нь хойтхын л сайн хий гэж үзээд байгаа юм байна. За ер нь бол нэг талдаа цогцос чингэж амьдэрдэг муу ёрын сүнс гэж үздэг юм байна. Тэднийг бол вампир, зомби, чөтгөрийн холимог шин чанартай аимшигт оршихуу гэж бас тайлбарлаж болно. Хинду домогт болон санскрит зохиолуудад олонтаа гардаг гэнэ. За тэгэхээр Витала нь жирийн сүнснээс илүү хүчрхэг олон төрлийн аимшигтай чадвартай байдаг. Яад ингээд гэсэн чинь нас орсон хүний бид орно. За хүмүл цогцсыг нь хөдөлгөөд амьд мэд явуулаад ич чаддаг гинэ. Цогцыг явуулж чаддаг. За ер нь бол зомбитой төстэй. Гэхдээ ухаалаг илүү шидтэйгээр өөр юм байна. За тэд нас цаг хугацаа ерөөсө хамаардаггүй үүр тогтнож чаддаг гэнэ. За тэгээд зарим домогтлоо тэднийг өгшгөө мөнхийн оршихуйч гэж үздэг юм байна. За шидтэй хүмүүс одоо шидэд хүчтэй хүмүүсийн сэтгэл санааг нь хүртэл уншиж чаддаг. Хүний оюун санааг нь уншиж чаддаг. Тэд хүмүүсийн бодлыг уншаад зал мэхийг нь илрүүлдэг буюу юу гэж боддойг нь бүгдийг мэдчихдэг юм байна. За тэгээд ирээдүг харах чадвартай ч үздэг юм байна. За хүний галзуу болгоно эсвэл амийг нь сорно. За Витала нь болохоор хүний бид орсон үедээ тэр хүн нь солиордог, өөрийн биеэ удирдах чадваргүй болж эхэлнэ. Заримдаа хүний амийг сороод сүнсийг нь эзэмддэг ч гэж үздэг юм байна. За тэгээ бурханлаг хамгаалалт мантрагаас айдаг, тусгай мантра уншиж эсвэл сүнсний зан үйлээр хүн зайлуулж болдог гэнэ. За тэгээд тэр хинду шашны л тэр мантрануудыг унших хэрэгтэй юм билээ л дээ. За хамгийн алдартай домгон гэд гисэн чи юу юм гэд гисэн. Энэ энэтхэгийн хаанд тохиолдсон домг юм билээ л дээ. Тэр нь хаан болохоор нэг сүнстэй цогцыг авчрах даалгавар авдаг юм байна. Тэгээ цогцсонд нь болохоор Витала шингэсэн байт юм байна. Тэгээ хааныг сорж үлгэр ярих замаар шалгадаг юм байна л да. Тэгсэн чинь Витала 25 түүх яриад хаанаас асуулт асууж байгаа. Хэрвээ хаан зөв хариулбал цогцсноос гар зүхтэх байсан. Хаан эцсийн түүх нь болохоор зөв хариулгаас татгалзнаар улмаар Виталаг бол олзож ингэж чаддаг юм байна л да. Эцэст нь Витала хаан тусалж түүний амийг нь авардаг буюу бидэд тусалснаар ингэж төгсдөг юм байна. Тэгэхээр энэ нь болохоор ухаалаг энэ сүнсний залжин мөн чанар бас хүний сэтгэл ухааны хүчийг шалгадаг шинжтэйг нь харуулсан байдаг. За учир бэлэгдэл нь яг юунда байгаа юм бэ гэдгсэн чинь үхвэл сүнсний хүч, оюун ухаан хор хөнөөлийг бэлэгддэг юм байлээ. Тэгэхээр тэд нас барсан ч гэсэндээ биеэ эзэмтэн орших нь үхлийн дараах амьдралын талаарх энэ этгээгийн домог зүүн үзлийг баримтлалыг ер нь бол харуулдаг гэж хэлж болно. Ихэвчлэн сүрэг одоо хор хөнөөлд оршихугаар дүрслэгддэг. Тэгэхээр зарим түүхт болохоор үүнийг домогтлохоор буруу хүмүүсийг шийдэгдэг муу ёрийн сахиус гэж бас үздэг юм байна. Одоо нэг манайханд гэдэг шүү дээ. Хэрвээ их нүгэл хийхдээ сүнс яах вэ? Гэдэг идэрл бол таарах шиг байна. Тийм байна, тийм. Тэр нь бол хойтхын сайн унших хэрэгтэй юм шүү дээ. Тийм. Тэнгэр дэвшигтэн туслах хэрэгтэй юм да. Тийм. Тэгэхгүй бол одоо ингээд гацчаад хүн хорлоод л яваад идэг. Нөхөр бол таарч байгаа шүү. Тэг ингээд зургийг нь одоо ингээд өгсөн ба хилэн унтсан. За мэдгүй яг юу ч гэж хэлэх юм бэ. Хүн нь хүн чим шиг тийм. Хүн шиг харагдаж байгаа боловч тэр нөгөө бие организм ч гэдэг юм дэ хилэн бол ирүүнээсээ доош баг хүзүүрүүг ингээд нэлээд урт унжчихсан юм шиг тийм. Тэгээд одоо нүд байгаад юм уу байхгүй байхгүй шахаа. Хоос нь яс юм уу? Тэгээд тэгсэн мөртлөө ингээд нэг юм арьстай ч юм шиг. Тэгээд энэ үс харагдаад шүү дээ. Таван ширхэг үстэй ч юм шиг. Нэг юм хачин шалдан бас л амтл юм. Ерөнхийдөө яг зомбитой бол тустай харагддаг юм байна. Оо яг үнэ. Тэгээд явж байгаагаас ингэж явдаг. Тэр нь бол цогцсон шингэдэг хэрэг аргагүй л тийм. Түлхүү одоо эрэгтэй байдаг юм бах та. Энэ зураг дээр бол эрэгтэй л түлхүү. Эмэгтэй ч юу нэг харагдахгүйсэн. Тийм ээ. Л эрэгтэй л юм шиг үлээ. За дараагийнх нь болохоор хардун гэдэг гэж байгаа. Энэ болохоор Англи улсын зүүн хэсэгт байдаг энэ амтныг байдаг гэдэг домог бол гардаг юм билээ л дээ. Сүүл 1577 онд үзэгдэхдээ сүмийн гадна 2 хүн алсан байсан. Түүний хар тэмдэг тавьсан тэр сум нь тун удахгүй, цөм нь болохоор тун удахгүй нураад ингээ унцсан юм байна. Энэ амтныг харсан гэх хүмүүсийн яриагаар болохоор гал дүрлэлсэн улаан ногоонууд те гаднаасаа нохоо эсвэл том
чон шиг юм төрхтэй гэж дүрсэлсэн байгаа. Одоо зураг нь өгжл байгаа. Англичууд хаалган дээр нь ямар нэг байдлаар зураг түгүүлснээр төстэй юм харт толб өсвөл муу ёрын дохио гэж үздэг юм байлээ. Тэгэхээр одоо нэг юм харт толб үүссэн байгаа хаалган дээр нь самартцсан юм шиг хэрвээ ийм толб хаалган дээр нь гараад ирвэл муу ёр гэж үздэг. А энэ тэр харагдах байдал нь бол нэг юм чон ч юм уу нохоо ч юм уу ийм байдлаар харагддаг юм байлээ. Хар өнгөтэй. Тэгээд заримдаа хоёр нүдтэй болчин, заримдаа нэг нүдтэй болчин. Нэг юм сонин домгийн юмтан байна. Тийм ээ, ер нь бол чонтол тус дарагддаг юм байна л да. Тэгээ нэг нүдтэй болохоор жоохон эвгэл яа тэр хард дассан амт манад хоёр нүдтэй байгаад шүү дээ. Тийм. Тэгтлийн нь болохоор нэг нүдтэй юм ач амтан л байгаад байна л да. За дараагийнх нь бидний сайн мэдгээр Медуза. За 1981 онд болохоор анх Медузагийн дүрийг кинод хэлсэн бол гаргасан байдаг. Энийний дараа болохоор Clash of the Titans гэдэг кинонд түүний дүрийг дахиад амжуулсан байдаг. За домог түгүүсээр Медуза нь могоо үстэй Горгоны эгч дүүсийн нэг гэж үздэг. За түүний нүд рүү эцлэн харсан хинчвэ чулуу болоо хувирдаг аимшигтай мангасаа. Гэхдээ ингэж хувирхахаа өмнө маш үзэсгэлэнтэй алтан шаргал үстэй байсан юм байна л да. Тийм учраас хүнтэй өрөөсөө гэрэлж болохгүй гэсэн чухал дүрмийг зөрчсөн учраас усны бурхан Посейдонд зүр сэтгэлтэй болсон байна. За түүний энэ алдаг шийтгэхэд сайхан үсийг нь могоо болгож хувиргасан ч гэж ярьдаг. Түүнийг Перс бурхан устгасан бөгөөд алхахтаа өөрийнх нь нүдний тусгалыг толин дуруулан өөрт нь харуулснаар устгасан байдаг. Тэгээ кинон дээр ч гэсэн бас гардаг та. За Горгон гэдэг байгаа нь болохоор гурван эгч дүүсийн нэг юм байлээ л дээ. Гэхдээ Медуза бол цорын ганц үхтгэн байсан. Нөгөө эргэж дүүс нь болохоор өвтгөн байлээ. Өшгөө мөнх юм байна. Тэр өвглийн харцтай харахад л хүмүүсөө чулуу болгодог аимшигтай мангас байсан ч гэсэндээ түүний түүх зөвхөн харгас айдас төрүүлэм зүйл бол биш ээ. Харин шудраг ус байдлын золиослсон эмэгтэй хүний эмгэнэлтэй хувь тавиланг харуулдаг гэж үздэг юм байна. Тэгээ анхнаасаа мангас байгаа гэж хэлсэн шүү дээ. Маш үзэсгэлэнтэй сайхан үстэй эмэгтэй байсан гэж олон домогт өгүүлсэн байдаг. За яг зарим их сурвалжууд болохоор түүнийг Тэнгэрийн далайн бурхад болох Форкс Кето нарын охин гэж үздэг юм билээ л дээ. Харин бусад их сурвалжууд болохоор зүгээр л нэг жирийн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан гэж гардаг. За тэгээд үс нь болохоор алтлаг, дээрээс нь маш шуурт, сэтгэл булаам гоо үзэсгэлэнд нь бурхтыг хүртэл татдаг байсан гэж үздэг. За Апины сүмтэг хараал гэж байгаа. Энэ юу болсон гэхээр түүний гоо үзэсгэлэнд бурхан Посейдон татагдаад хүч хэрэглэн Афины бурханд бүсгийн одоо тэр Афины бурхан сүмд хүчрхийлждэг юм байна. Одоо бүсгийг нэг тийм юм болсон гэж байна. Тэгээд Афина өөрийн ариун сүмийг гутаасан гэж үзээд Посейдоныг шийдэх орн Медузагаас өшөө авч түүнийг Горгон болж хувиргадаг гинэ. Түүний одоо үргэлжилсэн тэр алтлаг үстэй буржур үсийг нь могоо болгож хувиргасан байна. Түүний нүднээс гарсан харцан хүнийг чулуу болгодог аимшигтай хараал болгож ингэж орхисон юм байна л дээ. Ингээ хоёр эгчтэйгээ хамт Горгон болж хувирсан. За өөрийнх нь эгч нар нь болох Сипоно Эроли гэдэг юм билээ. Горгон болж хувирсан. Гэхдээ эцэг ихээсээ өөр төрсөнд бол ганцаараа л өгч болох юмтан болсон. Эгч нар нь бол өгөшгүй юм бэлээ. За тэгээд Медузагийн түүхэнд хамгийн алдартай тулаан болохоор Грек баатар Перситэй холбоотой. Перси хааны тушаал аваад нэгэн Персиг Медузагийн толгойг авчрах даалгаврыг өгсөн байгаа юм л та. Тэгээд ер нь бол энэ амьд золиослохтой л ижил байсан. Гэхдээ ч гэсэн үнийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд эндээс бурхтын тусламжийг авсан гэж үздэг юм байна. Афина түүнд гэрэл ойлгогч Бамба өгсөн. Ингэснээр Перси Медузаараа шууд харалгүйгээр түүний тусгалыг нь харж чадчихсан. Гермес түүнд гэрэлтсэн илт өгсөн. Тэгээд Нептүүд болохоор түүнд хувирдгүй гутал ичити ууд өгсөн гэж бичигдсэн байт юм байна. Ингээд Перси Медузаараа шууд харалгүйгээр Бамбад нь туссан дүрсийг нь ашиглаад түүнийг завчиж алж байгаа юм л та. За түүнийг өгөх үед нь түүний цусаар Пегасус буюу далавчтай морь болон алтан элдтэй дайчин төрсөн гэж бас үздэг юм байна. Тэгэхээр тэр далавчтай морь ч одоо Медузагийн үхлээр цуснаас нь бүтсэн юм амтан бахан. За тэгээд үсэн ч гэсэндээ толгоо нь одоо үргэлжлүүлэн чулуу болох хүчтэй байсаар л байсан. Перси түүний толгойг нь авч дайснуудаа чулуу болгон ашигласан. Эцэст нь Афина бурханд өгсөн. Тэгээд Афина болохоор өөрийн Бамба дээр Медузагийн дүрсийг шингээж хамгаалт болгож ашигладаг гэж ярьсан байлээ. За тэгээд бэлэгдэл нь яг юу юм бэ гэхээр түүх олон утга бэлэгдэлтэй байдаг. Хүмүүсийн үзэл баримтлал хандлага шалтгаал янз бүрээр тайлбарладаг юм байлээ. Ирчүүд ирэх мэдэл ба эмэгтэйчүүдийн зовлон бас харуулдаг гэж үздэг. Яагаад тэгэхээр нөгөө анх хүчин дүүсэн гэж яриад байгаа шүү дээ. Бэлэг хүчрхэлд үтсэн. Гэхдээ Афина түүнийг шийтгсэн нь нийгмийн шудраг бус байдлыг харуулсан гэж үздэг юм байна. Түүнийг устгасан нь Перси нь болохоор эрэгтэй хүн эмэгтэй хүний хүчийг хяналтандаа авч байгаа гэж бас үздэг юм байна. За Афина бурхны Бамба түүний дүрс байгаа болохоор ер нь бол хамгаалтын бэлэгдэл гэж үздэг юм билээ. Ромын хаадын үеэс эхлэн Горгон Медуза айдас төрүүлэгч бэлэгдэл болж хамгаалтын шидэд хүчтэй гэж үздэг байсан. Тэгээ Медуза өгөхдөө Пегасус болон Оросирийг төрүүлсэн одоо хүл амьдралыг хэрхэн холбодгийг харуулсан буюу нэг талдаа бурханч болдог, нэг талдаа чөтгөрч болдог юм байна. Медузатай холбоотой ер нь бол маш олон түүхүүд байдаг юм билээ. Янз янзаар л яригддаг гэж хэлэгддэг. Тэгээд нэг талаараа бол надад тийг санагцсан их үзэсгэлэнтэй юм ихтэй гэсэн тийм. Тэрэнд нь бас нэг юм хорсон ч юм уу. Тэгээд сүулдэ үзлийн болгоо хувир очиж байгаа шүү дээ тийм.
Яг өдөр урлагийн номон дээр бол сайхан хүүхэн байх бол хэцүү юм аа гэсэн тиймэрхүү байдлаар бас бичсэн байл л Тийм шүү дээ. Хата харахал юу гэдэг тэрнээсээ болж тэгээд нөгөө бурхтын дан чөөрөө айгу асуудалтай байсан. Тэрнээсээ болоод хараагдцсан л юм хитэл болж таарад байгаа юм л та. За ингээд би 6-ыг нь танилцууллаа. Үлдсэн цаашаагийн бол дараа нь танилцуулж байна. Сонирхолтой байна. Дараа нь бас таны ярьдаг өдөр би өөр бас Япон сүнснүүдийн тухай олж ирд юм уу? Дээр ихтэй нэлээ нэг дээр ярьж ирсэн. Тийм бах тий. Тэгвэл би эх 7 хоногийн 3 дахь өдөр үлдсэн гэдгийг танилцуулъя. Маш сонирхолтой домгийн одоо амттай. Тийм байна. За үргэлжлүүлэн дараагийн түүх рүү орцгоё. Таазнаас дүүжлэгдсээр. За 2 дахь өдөр нялх үрмэн гэдэг түүх ярьсан тий. Тэгэхээр юм мэдэрдэг, үзэж хардаг охин тохиолдсон явдал байсан. За тэгвэл өнөөдөр энэ охины ээж тохиолдсон явдлын тухаар ярихаар орчуулсан байгаа. За хэдийгээр ээж нь одоо ямар нэгэн зүйл хардаг боловч залуудаа их үзэж хардаг хүн байж л тий. За ингээд ээж нь түүнд залуудаа буюу одоо Японд сурж авах үедээ тохиолдсон аимшигт явдлынхаа тухай охиндоо ярьж өгсөн. Тэгээд тэр түүхийг л одоо та бүхэнд ярина гэсэн үг. За тэгээд бүсгүйн ээж нь Японд сурж авах үедээ 2 давхар байрны 1 давхарт амьдардаг байсан юм байна. Яг ийм түгээмэл харагддаг Японд байдаг юм цууцлаг юм л те. За тэгээ Япон хэл сайн сурсан учраас олон Япон найзуудтай байсан. Тэгээ бусдаа ч их нийцтэй. За ер нь хүний нутагч гэсэндээ их сайхан дасан цогцсон амьдарч ижил те. За гисэн хэдий ч хүний нутаг бол нөгөө талаар бас хүний нутагч те. Хичнээн залуухан байсан ч өдөр нь хичээлдээ явна, оройн цагийн ажил хийн. За тэрийгэ тарж ирчээд бие даалтуудаа хийн гэхээр маш ачаалтай ажиллаж амьдардаг байсан гинэ. За ингээд сүүлдээ ядаргаанд ороод тэгээ зуны айгам халуунд ханаад төрчих. За ингээд хэд хоногийн турш гэртээ халуурч хэвдсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэх гэхээр одоогийн шиг нэг оюутны даатгал гэж Японд байгаагүй юм шиг байна л да. Нэлээ олон жилийн өмнө болсон явдал юм байлаа. Тэгэхээр мөнгөөр үзүүлнэ гэхээр одоо гадаад хүний хувьд их л өндөр өртөгтэй болох юм байна гэж бодоод им уучаал тэсэд байсан. За тэгээ хүн ер нь бие суултаа байхад нэг муу муухай юм жоо их үзэгдэг гэж яригддаг шүү дээ. Тэгээд тухайн үед бүсгүйн ээж нь гэрийнх нь үүдэнд одоо хин нэгэн эргэлдээд байгаа юм шиг чимээ сонсогдсон гинэ. Том өрөөнд л ингээл байжсэн чинь. За гэтээ гэртээ ганцаараа биш өөр 2 их чинь ингээд хамт амьдардаг ус учраас нэг сүртэй зүйл бол бодчихаагүй байна. Хүн эргэлдээд гам санагдсан ч гэсэн. За тэгээ дээрэс нэг унтахаараа өстө нам унтдаг байсан. Тэгээ одоо ч унтж яхад мар хүн ингээ үүрээд байгаа явж бол мэдхээргүй нам унтдаг гинэ. Тэгэхээр тийм өдөр айхтар чимээ гарсан ч гэсэн их сэрээд ах нь юу л бол юм байна. За тэгээ дээрэс нь өвдөж гсэн хүн юу тэр сүнс сүдэртэй одоо яаж одоо энэ халуунаа дарыг даа гэж бодож байсан учраас за тэнд чимээ гарна байна уу тэр яах би урд нь лим тангаа уугаад тэ тэнхрэл гэж бодсон юм байна. За ингээд нэг өдөр нөгөө хоёр их чинь аль хэдийн цагийн ажил хамт амьдардаг ус хоёр их чинь цагийн ажиллагаараа авцсан. Тэгээд өөрөө гэртээ ганцаараа халуураад үлдсэн. Тэгээ эм уучаад том өрөөндөө нөгөө престап гэдэг шүү дээ. Тэр нэг бичлэг хийчээд за тэрийг нөгөө зургатаа хасаачаад ингээ буудан дээр ихтэй төгсөн гинэ. Тэгсэн хэсэг хугацааны дараа хин нэгэн хаалгын тогшч юмэд уулцсан юм байна. Тэг үнэхээр босмооргүй байж л тэ. Гэхдээ хамт амьдардаг хоёр их чинь бодвол одоо түлхүүрээ мартаад дэр гарцсан болоо да гэж бодоод тэгээ арай яд нөгөө халуурсан хэцүү ясан учраас арай ядан хаал руу төхөж очиод за тэгээд юмыг аж мэд хэвтэйггүй нөгөө хоёр их чинь мөн ч юм уу гүүч юм уу гэж нөхөрөө харсан. За тэгээд учир нь нөгөө хаалга цогсон хүн чимээ гаргаагүй мэн л да бас дээрэс нь. Уг нь тэг их чинь ирлээ би ирлээ мэдүү хаалга нэгэрээ гэж дуугарах хөстэй байтал ямар ч чимээ гаргахгүй зүгээр л цохиодсон. За тэгээ харсан чинь царай нь харагдахгүй би нь л харагдсан маа хаалганы нөхөр. За харахнаа дээгүүрээ сороочгон цамц өмссөн. Доогуур бол яг нөгөө жирийн л нэг юм ингээл өмд өмссөн. Тэгээ өмнө нь юус нэг ч удаа харж байгаагүй үл таних хэр зогсож байсан гинэ. За тэгээ анхандаа шуудан зөөгч юм болов уу гэж бодсон юм байна. Гэхдээ шуудан зөөгч бол нэг авчирсан бараа юу гэдэг юм тэгээ гартаа юм барьсан байх хэвээр шүү. Тийм зүйл байхгүйсэн. За тэгээ хувцалт нь ч гэсэндээ шуудангийн ажилтан гэхэргүй харагдсан юм нэ. За тиймээс бүсгүй хаалгаа нээлгүй Японоор дараа дэска хин бэ гэж асууж. Тэгсэн тэр үл танихаар дахиад хаалгыг цохиж. Тэгснэ уучлаарай Минамото хаана байгаа юм бол гэж асууж. Бүсгүй би тийм хүн мэдэхгүй гэж хариулж. За тэгсэн үл танихаар дахиад хаалгыг цохиж. Уучлаарай Минамото-сан хаана байгаа юм бол гэж асууж. Бүсгүй жоохон эвгүй санагдчихдаг. Би сая мэдэхгүй гэж хэлсэн шүү дээ. Гэтэл яагаад сонсохгүй юм болоо гэж утсан. Гэхдээ нөгөө талаараа багадгүй миний яриаг сонсоогүй ч биш болно шүү дээ гэж утсан юм байна л да. За ингээд дахиад нөгөө хүн чинь хаалгын цохиодсон. Тэгэхээр нь Японоор би тийм хүн мэдэхгүй. Тэгэхээр та явсан дээр хаа гэж хэлчихэд хөвтгээр буцаад том өрөөгөө ингээд буудан дээр очиж хөвтсөн. За гэтэл өнөө хүн хаалга цохисоор л байсан. Хаалга нь үүдэн дээрээс нь явахгүй. Уучлаарай Минамото-сан хаана байгаа юм бол? Уучлаарай Минамото-сан хаана байгаа юм бол? За энэ үгээ бараг нэг 5-6 удаа ингээд тасралтгүй
таслалтгүй хаалган цохол дахиж хэлээд хаалган цохол дахиж хэлээд зэгнэ. За ингээд бүсгүй сайн нэг юм хаалганы цоон зогсож байгаа ир бол амьд хүн биш байж магадгүй байна гэдгийг анзаарсан. За ингээд зургатны тугаа чангалж хүнжлөө толгойд өгөрөө нөмрөөд нуугдчих. За тухайн үед халуурсан байсан учраас нөгөө эмэндээ болоод ч тэр үү нэг мэдсэн чинь нам унтаад өгч толгой нь аналцаад. За ингээд сэрсэн чинь нөгөө Перестапконд хийсэн байсан касет наашаа гараад ирчихсэн тачигнаа дуурж ирсэн гинэ. За тэгээ гэр дотор өөр ямар нэгэн чимээ анар байхгүй. Чимээгүй л нөгөө зургатны л чимээ дуулдчихсан. За тэгээ бүсгүй нь айсан байсан учраас толгой дээгүүр хүнжил нөмөрсөн байсан шүү дээ. Тэр нөмөрсөн хүнжлээ аваад дээшээ ингээд тааз руу харсан чинь түрүү хаалганы цаан зогсож исэн ир гэрт нь орж ирээд таазнаас нь зүүгдсэн бүсгүй ширтчихсэн гэнэ. Тэгээ бүсгүй айсандаа дуугарчиж хөдөлж чадахгүй буудан дээр хийдэмээ салгалаа хөвтөж. Цай хамтрал шиг танилцуулаад өргөжлүүлэх хэмэл оюун суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголиа. Тэгэхээр ийм Монголиа олон улсын бие бодисны хүртээмжтэй байдлыг WSAG стандартыг хангаа тохионы хэлмэрчтэй болсон байна. Тэгэхээр ийм Монголиа систем нь сонсголын бэрхшээлтэй иргэнд захимаар зөвлөгөө мэдээлэл авах зориулсан тохионы хэлмэрчийг ажиллуулж тусгай хэрэгцээд иргэдэд үйлчилж гисэн байна. Энэ нь нийгмийн тэгш байдлыг хангах захим орчны бүх хэрэгцээ тэгш боломж олгоход чиглэсэн чухал алхам болж байгаагаар онцлог болж байгаа. Тэгэхээр иргэд сонсголын бэрхшээлтэй иргэн тохионы хэлмэрчтэй дүрс дуудлагаар 11 руу залангуудаа 2 дугаар шуумаар дамжуулан холбогдоод шаардлагатай мэдээлэл шууд авчруулахаас гадна ийм Монголыг аль биесний Facebook цахим хаягаар дамжуулан системд шинээр нэвтэрч буг үйлчлэгээний болон бусад мэдээллийг цаг алдгүй авах боломжтой. Үнэхээр таатай мэдээ байна. Хоёул ярьжсэн тийм болох гэж юм да гэдэг. Сонсголын бэрхшээлтэй иргэд захимаар зөвлөгөө мэдээлэл авч болох нь шүү дээ. За эдний давуу тал угаасаа интернеттэй орчинд 24/7 үйлчлэгийг авах боломжтой байдаг. Fingerprint буюу одоо face болон биометрик байдлаар ингээд нэвтэрчж болно. Ер нь бол нэвтэргээд амар гэсэн үг. За аппликейшны сканд авч ашиглах компьютерт ашиглаад ингээд компьютерт хялбараар нэвтэрч болох нь үндэсний чат ашиглах боломжтой. За тэгээ бичиг баримтуудаа нэг дороос харчиж байгаа, төрд байгаа мэдээлэл нэг дороос харчна, ажлаа бүрэн бүтээгдэхүүн тань одоо цаг хугацааг чи хийнэ төгсөж байгаа гэсэн үг ч тийм. За тэгээд дуу хоолой ашиглах үйлчлэгийг хаах боломжтой. Яаралтай төрийн тусламжийн дуудлага хийж болох юм байна. Систем нэвтэрсэн төхөөрөмжийн хандлтын түүхүүдээс харагдана. За тэгээд шөнийн горин буюу dark mode-ыг бас идэвхжүүлж болно юм байна. Яг үнэ. Одоо юу Монголиос бүхэл юм авдаг болчлоо доо. За их байршлыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо мэдээлэл технологи үндэсний паркын дөрөв давхранд байрлаж байгаа хэн. Холбогдох утасны дугаар 77 11 11 97 77 11 11 97 гэсэн дуурлал олгоорой. Сошиалыг нь ийм Монголиа гэдээ хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголиа. Баярлалаа. За ингээд өгөрчлүүлээ. За ингээд харахнаа таазнаас дүүжлэгдсэн ир тиймч айхтар харагдаагүй гинэ. Үс нь яг л хөвтөж байгаа боссон хүн үснийг арзаачдаг шүү дээ. Яг тэгээ арзаацсан. Гэхдээ арьс нь ямар ч цус гүйдгүй юм шиг цав цагаан байсан. За тэгээд амаа тасралтгүй л хөдөлгөөд байсан. Тэгээ амийг нь сайн харах юм бол дотор нь хов хоосон. Ямар нэгэн хил байхгүй, шүдэж байсангүй. Харин нүд нь бол яг л амьд хүний шиг харагдсан юм байна л да. За уг ирэ бүсгүйг тасралтгүй ширтэж амаа хөдлөх сөөрл байсан. Харин бүсгүй юу хэлээд байгааг нь юус ойлгохгүйсэн байна. Тэгээд гинтгэн гараа хөдлөж зургт руу заасан гинэ тааснаас дүүжлэгдсэн ир. Тэгээ Японоор тэр хитрхи чимээтэй байна гэж хэлж нөгөө ир. Тэгээ бүсгүй яагаад чимтэй амьд үлдээл гэвэл энэ хүний ер нь хэлж байгаа зүйлийг даах хэрэгтэй юм шиг санагдаад. Ингээд арай чимээтэй бие ингээд босгоод нөө Перестапконоос кассетыг аваад ингээд зурагтаа чимээг болгосон. За тэгээд өвдөг сүгдэн суугаад хоёр гараа хавсран сүнснээс гуйж намайг өршөөгөөчтэй гуйж байна гэж тасралтгүй гуйсан. За тэгээд бүсгүй айсан байсан учраас японоор хэлхээ мартаад нэг мэдсэн чинь солонгосоор хэлчих. Тэгээд одоо намайг өршөөгөөч гэж дахин хэлсэн. За тэгсэн тэр толгоогоо хоёр тишээ тун эвгүй хөдлөсөн гинэ. Яг л гайхширсан байдлаар. За яг эвгүй гэдэг нь сүнс болохоор тэгсэн юм. Ямар ч тач ингэж толгоо нэг хачиг хөдлөөдсөн. Гэхдээ бид нар нэг юм жоохон эргэлцсэн зүйл дээр толгоо хөдлөдөг ш тэр шиг хөдлөсөн гинэ. За тэгснэ тэрээр гинтгэн солонгос хүн юм уу гэж асуусан юм байна. Тэгээ бүсгүй чих гайхширч л дээ тий. Саяхны хүртэл уугэр бүсгүйг яаж тамлж алах вэ гэсэн харцаар харж байсан бол гинтгэн харцсан зөөлрөд эхэлсэн ба. Арай өөрөөр харж эхэлсэн. За тэгээ уг ирийн Японоор ярьж байгаа байдал нь бол маш одоо харгас хэрцгээж гэдэг юм их чанга эвгүй дуугаар ярьж байсан. Тэгсэн солонгосоор ярьж байгаа нь болохоор нутгийн аялахтай ийм арай зөөлөн байдлаар дуурсан гэнэ. Тэгээ бүсгүйч үл таних ирийн асуултанд хариулах ёстой байх гэж бодоод тийм ээ би солонгос хүн би чэшүү төрсөн та намайг өршөөгөөчтэй хэмээн дахин гуйж. За тэгсэн тэрээр бүсгүйг харж инээмсэглснээ уучлаарай гэж хэлээд сарнаа талхуулсан. За тэгээ үл таних хэрэг алга болсон бүсгүй айсаар л байсан. Яа тэгэхээр дахиад гараад ирж магадгүй шүү дээ. Тэгээ таац руу ширцээр байгаад нэг мэдхнээ өвчнөдөө болоод ч тэр өө эсвэл айснаасаа болоод ч тэр ухаан алдаад унчиж.
Тэгээ нэг сэрсэн чинь хамт амьдардаг хоёр их чинь ажилласаа дараад хэдийн ирч гисэн. Тэгээ бүсгүйг сэрэх гэж явуултлаа ингээл хажууд нь суудсан. Тэгээ хоорондоо ярьж ингээл гэлдэг. Гэхдээ дахиад дээд давхрын ирчүүдийг дуудаад юу яа хоёлоо ерөөсөө эмнэлэг төрөж юу нэг л биш байх шиг байна маа дүү гэж хоорондоо ярьжсэн. Тэгээ бүсгүйн хувьд ч гэсэн саяхны хүртэл аимшигтай залуу царай төрөхийг харж ирсэн бол нөгөө хоёр их чинь ирсэн гэдгийг мэдээд ингээд сэтгэл нь тайвширсан. За тэгээ нүдэ нээгээд сэргэнгүүтээ хоёр ихтэй хэлсэн маа. Ийм аимшигтай зүйл надад өнөөдөр тохиолдсон. Гэрт маань ийм зүйл орж ирсэн гэд. За тэгсэн эгч нар нь яриаг нэлээ анхааралтай сонсч байснаа. Хэдүүлээ Токиото ойрхон байгаа штэ. Дээр үед энд бол нэлээ олон солонгосчууд амиа алдчихсан газар гэж яригддээ штэ. Тэр магадгүй тэр үед амьсаа алдсан солонгос хүний сүнс юм шүү гэж дүүдээлж. Тэгээд бүсгүйч намайг нутаг нэгтэн хүнээ гэж бодоод 50 орхисон юм байх таа гэж бодсон. Нөгөө талаараа хүний нутагт нас орчаад зайлшгүй одоо болтол ингээ сүнсэнтэй сарнатай алга болохгүй ингээл одоо хүний нутагт эргэлцээр байгааг бодохоор өрөвдөх сэтгэл төржилтэй. За ингээд энэ явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрч бүсгүй Японы найздаа өөр тохиолдсон тухай дахиад ярьсан юм байна. Тэгсэн тэр найз нь шуутхан чиний харсан сүнс чинь угаасаа алдартай штэ гэж хэлж. Тэгээд тэр найз нь ээжээсээ нэлээд нэр сонсч байсан гинэ. За бүсгүйн харсан сүнс зуны ийм айгам халуун үед байрны хорооллуудын хаалгыг зохиож эргэлдэж явдаг. Хаалган зохиод юу гэж хэлдэг вэ гэхээр Минамото-сан хаана байна гэж асуудаг. За тэгээ уг сүнсийг харсан маш олон гэрчүүд байдаг гинэ. Тэгээ дам яраг сонсохны уг сүнсний асуугаад байгаа нэр нь яг энэ Минамото гэдэг нь зохиоцсон гэх юм уу? Яг тэр нэр нь Японд их ховор нэр. Тэгээ тийм учраас тэр нөгөө энэ эргэлдээд байгаа тэр дүүрэгт нь яг ийм нэртэй хүн бараг байдгүй. За тэгсэн нэлээ хэдэн жилийн өмнө юм байна л да. Яг тэр асуугаад байгаа нэртэй нэжлэх нэртэй хүн нүүж ирээд тэгсэн тэр хүн нэг өдөр ойролцоо байх цөөрмийн сандал дээр ингээм амнаас нь хөөс сахарсан байдалтай уулзсан. Тэгтээ яг бол үхээгүй амьд уулзсан гинэ. Тэгээ энэ хүн сэргээд хэлсэн зүйл нь ийм сороочгон цам зүнссэн. Тэг ингээл ийм өмдтэй, эрэхтэй хаалгын ман цогсон. Тэгээд Минамото-сан хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би өөрийнх нь овог байсан учраас би байна. Ямар хэрэгээр явсан болоо гэж асуусан гинэ. Тэгсэн чинь өнөөх сүнс мөн бол чи надтай хамт яв гээд гарнаас нь татаад цөөрм рүү чирсэн. Тэгээ үхэнгээ алдаад ингээд сэргсэн юм байл. Юу болоод өөрөө өөрөө ойлгоогүй. За тэгээ энэ цагаас хойш бүсгүй хин нэгэн хаалга зохиход бол ингээд үхтлээ айдаг болцсон. Дээшээ дээшээ нүүх бол хаалга зохихгүйгээр нэг хонхтой тийм байр хайдаг болсон гэж. Тэгээд түрүүн хэлсэн нөгөө Японч болохоор нэрээр нь дуудахгүй овгоор надад хүмүүсийг дууддаг шүү дээ тийм. Тэгээ энэ сүнс болохоор ийм ховор нэртэй хүнд л өс санс юм уу тийм тэрийг л ингээ ардаас нь хайгаад явуулсан гэсэн үг. Тэгээд Солонгос Японы Солонгос болохоор Японы колон байх үед маш олон солонгосчууд Японд ажиллаж амьдардаг гэсэн. Тэгээд тэр Пачинко гэдэг киног үзчихсэн болсон харагддаг да. За тэгээд тэнд солонгосчууд очиод юу хийдэг гэсэн бэ гэхээр барилга барьд юм байна. Үйлдвэр, бомб хийжлээд Япончуудын хийх ёстой одоо хамаг л хар бараан тэр бүх ажлыг ингээ хөдөлмөрийг хийдэг байсан. Японы эдийн засгийг бол гол эргэлдүүлдэг ажиллах хүчил байсан юм байна л да. Гэтэ Япончууд бол тухайн үед ерөөсө солонгосчуудыг хүн чинээ тоодгүй ингээл байн харааж зүгтдэг. Дээрээс нь өөрийнхөө нэрч бүтэн хэлдэггүй. Яа тэгэхээр миний нэртэй энэ мүү солонгосын аманд ингээ эргэлдэх юм бол бузарт чинь гэж бодоод бүтнийг нь хэлдэг байсан. Тэгэхээр магадгүй энэ сүнс тийм хүний гарт ингээ амиа алдсан тий. Тэгээд бүтэн нэрийн чилээгүй тэгээд нэг овгоор нь ингээл хайж явдаг байсан байж магадгүй. Тэгээд 1923 онд Кантогийн газар хөдлөлт байгаа штэ. Японд тэр газар хөдлөлтөрч гэсэн нэлээд олон солонгосчууд амиа алдчихсан юм лээ. Тэр магадгүй тэр газар хөдлөлтөнд амиа алдсан байж болох юм. Эсвэл газар хөдлөлтийн дараа Япончууд солонгосчуудад бас их үс сансагнэ. Тамлаад ер нь хүчирхийлэх тиймэрхүү маш олон зүйлсүүд болж исэн юм билээ. За тэгээ уг түүхэн дээр яригдсан бүсгүй яаж тэр үед те солонгосоор ингээд ярьсан. Хэрвээ би солонгосоор яриаггүй ингээд японоор ярьсан бол надад тэр хүн одоо үс санаад те амнаас нь нүргэж байсан юм билүү дээ гэж бас ярьсан байлээ. Тэгэхээр одоо хүний нутагт очиж ажиллаулмаар эрхэлж агаад тэгээ хүний гартал амиа алдчихаа тэргээл одоо өгсөн хойно хүртэл ингээд насаараа хаж аваад хүний сүнстэй л таарсан юм байна. Нөгөө тайвшраагүй те дараа төрлөө олоогүй амирлаагүй тийм сүнс юм шиг. За баярлалаа. Энд хүргээд нэвтрүүлгийн өндөрлөлийн хамтдайсан сонсогчдоо бүгдэнд баярлалаа. Студид хөтлөгч Ханцаа Амын найруулагчаар өндрөх нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамт ажиллагчаар Your Home Your Zone Best Баазар 2025 Чансан өндөр 64 бүхийн баазартай барилдаан мөн хиймэл оюун суурилсан иргэний хамгаалалтыг Монголиалаа урагшлуулан томчуудын шууд нэвтрүүлэг болон сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.